Буруу зуршил хөдөлгөөний дутагдлаа бензингийн илүүдэл гэгчлэн олон шалтгааны улмаас хүзүү нурууны өвчлөл ихсэж, нуруу нугасны мэдцэлд орох өвчний тоо нэмэгдэж байна. Арцаг нурууны ажилд үүсээгүй түүнээс улбаалсан өвчлүүдэд өртөөгөө хүн ховор байгааг эмч мэрэгчлэтнүүд болон бариа засалчид хэлж байгаа юм. Хүзүү нурууны өвчлөл түүнээс хэрхэн сэргийлэх талаар ЭВ төвийн арцаг нурууны бариач Алтан Сүхвэс Өвөрангай аймгийн сэтгүүлч тодруулжээ. Ихэнхдээ хүмүүст энэ бүслэгийн нуруу нугламаар ингэж өвдөж цавруулж ингэж ирж байгаа шалтгаан нь юу гэхээр хүний биеийн хамгийн гол даралтыг бууруулж авч идэг. Бөгөөд тэгээ дээрэс нь хамгаалтгүй хэсэг байгаа. Сэрний хэсэг болохоор гэдэг нь сэрний 12 хавраг тий. Тэгээд энэ сэр нуруудаага тэгээ урдуур өвчүүдээ ингээд юм хайрцаг хэлбэртэй байдаг учраас энэ сэрэн дээр ирж ачаалал авах чадвар нь хамаагүй илүү байдаг. Энд болохоор гэдэг сул 5 үеийн дээр ачаал ирдэг учраас хамгийн түрүүлж энэ нуруу ууцаар өвдөж ирж байгаа шалтгаан энэ байна. Нурууны мөрөлт арцганы гажиг үүснээс болоод нурууны мөрөлт үүсэж байгаа. Нурууны мөрөлтөөс болж нуруунд суулт үүсэж байна. Тэ мөрөлтөө учраас тэгээ суултнаас болоод суулт нурууны суулт өөрөө хүндрэхээр суудлын мэдрэлүүд энэ хос мэдрэлүүдийг даарч хөлхөөрөө дагаж өгөх юм мэдрэлийн өвдөлтөй болж ирж байгаа юм шиг байна. Хүзүү нурууны өвчлөл арцганы ажилд нь эмчлэхгүй удах тусам хөндөрчөөд доод үе мөчний үйл ажиллагаа алдагдах аюултай нөхцөлд ордог байна. Өвчний үе шатаас хамаараад бариа засал физик эмчилгээ үр дүнгээ өгдөг хэдий ч бэртэл гэмтэлтэй эсвэл өвчлөл хөндөрсөн тохиолдолд мэдцэл хийх хэмжээнд хүрдэг байна. Тиймээс нурууны өвчнийг хүндрүүлэхгүйгээр дасгал хөдөлгөөн бариа заслаар эмчилж болохыг тэрээр зөвлөж байгаа юм. Алтан Сүх 13 дахь жилдээ Өвөрангай аймагт арцаг нурууны бариачаар ажиллаж байна. Хүн дунджаар 45 минут зогсоод сууж нуруугаа амрааж байх ёстой. Харин суугаа ажилтай хүн 2 цаг тутамд босож нурууны хөнгөн дасгал хөдөлгөөн хийснээр нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг байна. Эрт эмчлэгт боломжтой. Ер нь бол үеэс